Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Үндэсний өв соёл хөгжил твшлийг эрхэмлэгч Үлзий телевизийнхаа эрхэм үзэгчид та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр ухаархуй нэвтрүүлгийн шинэхэн дугаар яг одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр өнөөдрийн манай ухаархуй нэвтрүүлгийн хүндтэй зочноор цогц цагийн Хүрдэн соёлын төвийн багш Даран Базарлам хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэн биш энэ сайхан өргөөнд урьсанд бас баярлалаа гэж хэлье. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ сайхан нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж тэгээд номын өргөнд маань бас марлан ирж үзэгч олондоо хүргэж байгаад баяртай байна. Ухаархуй нэвтрүүлгийн баг Бурхны шний нэвтрүүлгүүдийг хийгээд явсаар байгаад асар том буян хийж байгаа ийм газар би байдгийм байна гэдгийг бас мэдэж аваад маш их сэтгэл өндөртэйгээр танаа ордныг зорилоо л доо. Тэгэхээр яг энэ цогц цагийн Хүрдэн соёлын төв маань төрийн бас байгууллага маань яг ямар үйл ажиллагааг хийдэг вэ? За яг одоо бидний сууж байгаа энэ сайхан өргөөнийхөө талаар бас танилцуулахгүй юу? Тийм. За манай соёлын төв маань 2008 онд байгуулагдсан. Тэгээ ер нь бол зорилго нь одоо буддийн шашны номлол зургаалыг хүмүүст хүргэх, нийгэмдээ бас нэг хүмүүнлэгийн болоод оюуны соёлын ийм үйл ажиллагаа явуулъя гэдэг ийм зорилгоор анх эхэлж байгуулагдсан. Тэгээ хэд хэдэн төсөл бас санаачилж хэрэгжүүлэхээр төлөвлөд. Тэгээ эхнийх нь бол энэ Ганжуур Данжуурын хөрвүүлгийг 2010 онд эхэлсэн. Ганжуур буюу зарилхийн орчуулга нь хүн төрлөختөн юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэх, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай Бурхан багшийн амаар айлтсан хамаг сургаалын чуулган юм. Тэрхүү Бурхан багшийн аман зарлиг Ганжуурыг энтгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл болсон нь Данжуур буюу шаштрын орчуулгыг хэлдэг байна. Тэгээ тэрнээс хойш бол одоо голж анхаарч ажиллаж байгаа зүйл маань энэ хөрвүүлгийн төсөл байна л да. Тэр нь бол гол нь бол одоо энэ ном хөрвүүлэг Бурхан багшийн сургаал номлолыг хүмүүст хүргэх бас үжил судлахад нэг зарим нь бол одоо нөгөө төвд хэл дээр. За хуучны одоо орчуулгууд бол байна. Тэр нь болохоор монгол үчиг дээр. Тэгэхээр монгол үчиг бас зарим хүмүүс маань сайн мэдэхгүй учраас тэр болгонд бас хүрч чадахгүй номонч дутууд өлмөг иймэрхүү байдал байгаа учраас ер нь энэ монголчууд ч өөрсдөө ийм өв соёл ихтэй буддийн шашныг бол одоо жинхэнэ утгаар нь бүр иж бүрнээр нь хөрсөндөө буулгаж нутагшуулж үзэл судалжээс ард түмэн. Тэрний одоо нэг жишээ нь энэ Ганжуур Данжуурын орчуулга. Тэгээ Ганжуур Данжуурыг бид нэр энэ номоо яриад байдаг. Яг дотор нь юу байгаа, яаж үзэл судлах уу, энэ их чухал байна. Тэгэхээр энэнийг бас монгол хэл дээр хэдий орчуулагдсан ч гэсэн энэ нийтээрээ хэрэгжилж байгаа шинэ бичиг буюу одоо хэрэгэл бичиг дээр хөрвүүлж нийтийн хүртэл болгоё гэдэг. Энэ дээр голж анхаарч ажиллаж байна. За түүний хажуугаар бас хүмүүнлэгийн юмнууд ажлууд зохион байгуулдаг. Бас одоо цэцэрлэгийн хүүхдүүдэд бяцхан буддаа гэдэг ийм нэвтрүүлэг бас үйл ажиллагаа явуулж байсан. Одоо гар зэрэг уралдаа явуулах хүүхдүүдийг бас нэг өдрийн өргөндөө авцарч танилцуулах ч гэдэг юм. Иймэрхүү бас үйл ажиллагаа явуул. За хөрвүүлгийн ажлыг дагалдаад мэдээж одоо хүмүүсийн ухаарч уншиж судлах ийм шаардлага байгаа. Тэгээд энэний хажуугаар бол зөв амьдрах үгээд хичээл явагддаг. За тэр хичээл маань яг сүүлийн үед бас энэ хөрвүүлгийн ажил их байгаад хүн хүч хөлцөө бага байгаа учраас тэр хичээлийн бол төрдөө зогсоочод байгаа. Хагас айдартай одоо Жамбал санжтай хурал дээрээ хурлынхаа өмнө юм уу хойно нь хичээлээс ингээ багцлаад 30 минут яриа хийгээд тэгээд уншилгаа явуулчихад байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө хичээл сургалт явдаг.
За түүний хажуугаар нь бас энэ Бурхан шашны сургаал номыг монгол хэлээр унших, монгол уншлагын хурлыг бас явах. Тэгээд тэр хурал бол одоо Жамбал Санжтыг монголоор унших хурал маань ер нь тогтмолччлаа одоо 2014 онд эхэлсэн. Тэгээ одоо ингээд хагас сэдэр болгоны 11 цагаас энэ номын өргөнд банд сүсгтөө олноо цуглаад бүгдөө сайхан ингээд лам хургуудтайгаа нийлээд номоо монголоор уншин. Тэгээ тэндээсээ бас асуудал авлах, тодруулах юм байвал ярилж хоорондоо бас харилцан ярилцаад ингээд Жамбал Санжтын хурал явж гин. Тэгээд түүний хажуугаар 3 гүрмийг бас монголоор унших. Ном нь бол хэвлэгдээ гарцсан. Тэгээд зарим үед бол одоо Жамбал Санжтын хурал, зарим үед болохоор 3 гүрмийн хурал явж байна. Иймэрхүү маягаар л одоо нэг юм бас өөрсдийн хэмжээнд чадах хэмжээнд ард олон тустай хүмүүс, тустай оюуны ийм ил хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй. Ухаархуй нэвтрүүлгийн зорилготой бүр яг ингээд зэрэгцэж явдаг ийм сайхан байгууллагатай учирсандаас баяртай. Яагаад тэгэхээр ухаархуй нэвтрүүлгийн баг хамт олон бид бүхэн бол Бурхны шашны нэвтрүүлгийг, Бурхны шашны сургаалуудыг энгийн хэл найруулгаар, монгол аялгаугаар, монгол хэл найруулгаар залуучуудтай за ингээд Монголынхаа ард түмэнд бас хүргэе даа гэдэг ингээд зорж ажилладаг л да тийм. Тэгэхээр Бурхан будтай юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр буддын шашныг судлаад үзье тий. Заавал итгэх ёстой биш ээ тий. Судлаад үз гэсэн байдаг. Гэхдээ бид бүхэн одоо ингээд гараад за Бурхны шашныг судлъя гэхээр ч одоо мэдээч ирэх одоо хоосон цаас хараад ойлгохгүй шүү дээ тий. Тэгэхээр ганжуур данжуурыг хөрвүүлэх, жуур гэдэг маань угаасаа хөрвүүлэх гэсэн үг гэсэн тий. Тэгэхээр ганжуур данжуурыг хөрвүүлэх энэ ажилд яагаад юу нэг орхоор болсон бэ? Хэдэн оноос хойш явагдаж байгаа вэ? Тэгээд явцын үйл ажиллагааны бас тайланг тавиул. Тий энэ ер нь энэ одоо хүн битгий хэл хорхоо шавж бүх амьтан амьд бол амьтан болгоно л аз жаргалтай байхыг хүсдэг шүү дээ. Ялангуяа хүн бол бүр илүү яавал одоо би аз жаргалтай байх уу? Яавал одоо амар амгалан болж болох уу? Байнгын түүний эрэл хайгуул хийж байгаа байхгүй. Тэгээ яаж одоо би аз жаргалтай байх вэ гэхээр тэрний тухай олон янзын сургаал, номлол, онлууд байна. Шашин учрал байна. Шашин бүгдөө л одоо хүмүүний сайн сайхны төлөө байдаг. Тэгвэл энэ буддын шашин гэдэг маань Бурхан багш яг юу гэж айлдсан бэ гэхээр тэр ирээд байгаа эрэл хайгуул гэж юм чинь гадна биш байна, дотор байна. Бидний амар амгалан аз жаргал хүсэж байгаа болгоно биелүүлэх юм боломж. Одоо авиас чадвар нөөц болцоо ч нь бол дотоод ч юм байна. Түүнийг ашиглах хэрэгтэй. Тийм учраас бол Бурханы бити гаднаасаа дотроосоо бол тэгээд тэр дотроосоо олж зөв сайхан амьдрах, амар амгалантай байх. Энийн чинь гол их болгоно юу юм бэ гэхээр сэтгэлээ хариуцах явдал. Сэтгэл чинь хамгийн чухал зүйл байна шүү. Тэр Бурхан гэдэг чинь бол ер нь гээгэрс оюун ухааны дээд түвшний хэлбэрийг л Бурхан буддаа гэж хэлээд байгаа шүү дээ. Санскритээр бол буддаа. Тэгээ яг тэр нь бол одоо явцын донд сунжраад бурхаа болол тэгээ сүүлдээ Бурхан гэж дуудагдах болсон. Төв дээр бол санжаа гэж хэлдэг. Монголоор болохоор бол тэр нь арилсан, дэлгэрсэн гэсэн ийм хоёр утгын нийлмэл нэр байгаа. Тэгээ юу арилсан, одоо юу дэлгэрсэн гэхээр нэрэн бид яаж аз жаргалтай байх вэ гэхээр яг хүний тэр дотоод сэтгэлийн үндэсгээч бол одоо Бурхан болж гээгэрхийн тэр үр хөрөнгө байна. Харин бидний одоо өдөр тутмын үйл явдлаас гэдэг юм үүдэлтэйгээр уур уцаар мунхаг одоо хатаа хорсол гэдэг юм уу ийм зүйлүүд чинь тэр сэтгэлийн сайхан чанар руу халахлаад байна. Тэгэхээр тэр сэтгэлийн сөрөг зүйлүүдийг ариусгаж, арилгах, зөв чанарт нь оруулах өөрөөр хэлэх юм бол одоо хүний зөв сайхан зан чанараа хөгжүүлэх. Эн чинь л одоо чиний яг амар амгалантай байх байдал чинь. Нэрээ ингээд урлахгүй сайхан хүнтэй инээд харьцна гэдэг ч байгаа шүү дээ. Уурлахгүй байх. Ямар их сайхан бие махбодоос ахуулаа тайван байдаг үлээ. Тэгээд хүн бүгдтэй ингээд бүгдөө нь тань сайхан миний найз нөхөдөө гэж бодохоор өөрөө их бүдэд нартай эвсэг хандахыг хүсдэг. Тэгэхээр энэ одоо сэтгэлийн зөв зүйлүүдийг хөгжүүлэх гол сургаал номлыг л Бурхан багш айлтсан. Тэгээд тэрний нь бол одоо хожмын шавнар нь бичиг өсгөт буулгаад эмэгтэй эцэгцэлсэн.
Тэгээ тэрнийгээ болохоор одоо яг маш сайхан тийм системтэй сэтгэлийг нь хангаах, оюун ухааныг нь хөгжүүлэх, ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдэх, түнтэй одоо зөв цогцон амьдрах ийм арга ухаануудыг бүгдөө ингээд сайхан ингээд 3 сав аймагт хуваагаад айлтчихсан. Тэгээд тэр хожимын шавнар нь одоо түүнийг нь яг айлтсан сургаалын бичиг өсгөт буулгаад эмгтгээд тэгээд ингээд тус нь бат болгоод тэгэл Ганжуур гэж нэрлсэн юм байлээ л. Эхлээд бол 3 сав аймгийн ном гэж нэртэй байж байгаа. Сүүлд нь одоо төвд хэлэн дээр орчуулагдаад яг эмгтгэхтэй бий болоход бол Ганжуур гэдэг нэрээр бий болгосон. Тэгээд тэрнийг бол одоо 103-аас 108 ботын хооронд ингээд олон ботоор баталж байсан. Түүнийг нь андхийн олон мэрэгдүүд одоо бандитаа нараа ялангуяа налан нарын хийдийн сорволсон бандитаа нараа тайлбар хийж баяжуулж сан зохиол бүтээгүүлийг бол Ганжуур гэж хэлж. Тэгэхээр энэ Ганжуур сэтгүүл бол одоо тэр буддын шишний сургаал номлолууд, зөв амьдрах, ертөнцийг танин мэдэх энэ бүх зүйлүүд бол Ганжуур дотор байж байгаа. Бүрэн гэхээр. Тэгээд яг энэ иж бүрнээр нь бий болгосон одоо ард тутам бол төвдүүд яг их хэл дээр одоо бүрэн бүтнээр нь буулгаж авсан гэдэг. Монголчууд байдаг. Яг хятадууд бий. Гэхдээ ер нь монголчууд бол тэр дундаа бас төвд хэлэнд орчуулагдах нөхцөлийг хүртэл монголчууд бий болгож бас тодорхой хэмжээний хувь нэмээр оруулж байсан. Монголын хаадуудтай холбоотой байдаг. Жишээлх юм бол тэр одоо Ховлын хааны 30 аяр Барбад Буянт гэж хаан баг. Их хаадын одоо 8 хаан л. Энэ хаан гэхэд зарлиг гаргаж төвд хэлэн дээр одоо Бурхан багшийн сургаалыг яг орчуулж байсан тэр үед 1300 оны үед гэсэн үг. 1323 он гэдэг баг. Зарлиг гаргаад өөрийнхөө одоо багшид Жамнайрыг ярилтаа гэдэг. Тэр багштан одоо бичгийн хэрэгсэл холбогдох мөнгө төгрөгийг гаргаж төвд рүү илгээж тэр эмэгдэх ажлыг хэрчимжүүлсэн. Одоо нэг өөрөөр хэлэх юм бол спонсорлсон гэсэн. Тэгээд тэрний ачаар бол одоо тэр төвд хэлэн дээр орчуулж ясан судар номыг маш богинохоо хугацаанд орчуулж эмэгдэхэд зэгцэлж яг эцсийн байдлаар бол Ганжуур гэж бий болгоод хамгийн анхны тэр Нартанбарын Ганжуурыг бүтээсэ хэвлсэн гэсэн юм түүхийн баримт байна. Тэгэл одоо манж хэлэнд орчуулагдах юм бол монголчууд бас монгол хэлнээс манж хэл рүү орчуулсан байдаг. За хятад хэл одоо бусад хэл рүү орчуулах юм ч гэсэн монголчууд бас тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байсан. Тэгээд өөрсдөө бол яг бүрэн гэхээр нь буулгаж авсан юм болсоод. Тэгээд энэ одоо яг тэр их сурвалж маань ямар нэгэн тийм одоо алдаа мадаггүйгээр тэр олон сорволсон мэрэгдүүдээр энэ шүүлтүүрээр ороод бидэнд өвлөгдөд ирсэн байж байгаа. Тэгэхээр тэрнийг одоо бид үзэж судлах зайлшгүй шаардлага байна л. Тэгээ энэнийг бол одоо манай багш маань бас хэргийн тухайд нэрээ өгөөлье. Буян нэлгээгээ багш маань бүр 90 оноос анх эхэлж одоо үндэсний намын сан суугаад тэр ламдан гэж байт юм да. Жовж яди шагийн одоо зохиол бодмөрийн зэргийн их гэсэн үг. Ламдан гэдэг номыг анх эхэлж хамгийн анх эхэлж одоо монгол хэл дээрээс орчуулж монгол хэл дээр байсныг хөрвүүлж одоо үзээд тэгээ энэ хуучны орчуулга их сайхан юм байна. Ер нь энэ одоо бид нар бол ингээд бэлий юмнууд байхаар энэнийг бас нэг боловсруулад үзэл судлах хэрэгтэй юм байна гэдэг ажлыг санаа төрсөн гэж хэлдэг. Тэгээд тэрнээс хойш одоо орчуулах ажил бэлтгэл болгоод шамраа бэлдэх бас тэр номнуудыг одоо үзэл судлах жишээлбэл Ганжуурын бүтцэх хэд байна, хэдэн бот байна. Яг ямар үнэхээр бүрэн байна уу, бүтэн байна уу гэдэг юм одоо каталог нь хүртэл шүүж үзээл. Ингэж явсаар байгаа л 2010 онд л яг одоо орчуулгын ажил эхэлсэн. 11 сард эхэлж байсан л да. Тэгээ тэрнээс хойш одоо нэг 7 жил болж. Одоо үндсэндээ 7 жилийнхаа нэрэн дээр явж байна л да. Одоогоор Анжуур, Данжуур нийлээд 339 бат. Яг Монгол их нь. За түүн дээр богд зонхоо гэгэний сумбум 20 бат. За мөн Жанжаа хотхтын одоо сумбум 5 бат. За сангийн номнууд гэдэг одоо энэ юуны лом бадамжана Ямава ясны сургаал номлолтой холбоотой зан үйлийн номнууд бас монгол өчигдөр байх. Ингээд эд бүгдээрээ нийлээ 400 бат нам баг. Тэгээ энэ 400 бат намыг л хэрэл хүчээр хөрвүүлэе гэж анх хэл зорилго тавиад төлөвлөгөө гаргалж ирсэн.
одоо нэг 270-аад бит хөрвүүлсэн. 126 битийг хэвлэсэн байна. Тэгээ одоо цаашдаа бас гайван ингээд нэг хэвлээд яваад ах боломжтой. Тэр нэг үе бол бас энэ юуны эдийн засаг мөнгө санхүүгийн байдлаас болоод бас одоо завсарн зогсох, ажил саармагжих янз бүрийн юмнууд бол нэлээд байсан. Одоо бол бас харьцангуй нэг үе юм бодвол гайгүй тогтворжоод дахиад цаашаа явах юм итгэл найдвар харагдаж байна л да. Ганжуур гэдэг маань зарилгын хөрвүүлэг гэж орчуулгад гэж орчуулагддаг юм лээ тий. Гэхдээ энэ ном одоо 108 бот зөвхөн ганжуур дээр ярил л да тий. 108 ботыг компьютер дээр шивээд орчуулад ингэн гэдэг бол одоо бүр асар их хөдөлмөр, асар их таны ард магадгүй цогцогийн хүрдэн гэдэг энэ төрийн бус байгууллагын ард маш олон хүмүүс ажиллаж байгаа хэл та. Яагаад би энийг үнэхээр их цаг хугацаа зарцуулагдаж байгаа вэ гэдгийг мэдэж ийн вэ гэхээр би бол төвд хэл мэдэхгүй. Гэхдээ төвд хэл мэддэг хүний хажууд би ном шивхтэн зааж өгч гэсэн надад нэг тийм үе байдгийн. Тэгээд одоо нэг хуудас одоо зөвхөн юм одоо нэг ийм хуудас чи бараг бүхэл өдөржингөө бараг л 2 3 цаг суудаг тий. Тэгээ ингээ алдаж болохгүй тэр чин номын зарилгын зүйлийг чинь одоо тааварлаж ч юм уу тий. За нэг иймэрхүү байх гэж багцаалж хэлж болтгоо тий. Тэгэхээр одоо ингээд би анх сонсчод 108 ботыг шивээд орчуулад хөрвүүлээд за хэвлээд гаргана гэдэг энэ бодол энэ хандлага энэ одоо зоригийг үнэл ямар амар мундаг юм бэ л гэж бодсон л та. Тэгээд одоо ингээд сонсохноо 126 номыг одоо хэвлээ гаргацсан байгаа тийм. Ааха. Тэгэхээр одоо энийг яг одоо сүсгтэй олон бид тэгээд сүсгтэй олон бид хаанаас одоо та бүхний энэ их цаг хөдөлмөр сэтгэл хүч итгэл үнэмшил бүх зүйлээ зарсан энэ зүйлийг одоо хаанаас олж унших вэ? Бараг л надад бол ингээд уншихад сүрдмээр тийм их агуу санагдаж байна л да. Эсвэтний нүднээс харахад. Тий, одоо монголчууд их л оюунлаг ард хүн байсны нэг баталгаа л да. Энэ хэмжээний хувьд ч гэсэн одоо ингээ аваад үзэхэд тийм ээ. Данжуур 108 бит, Данжуур 226 бит тэгэл одоо бусад дагалдах гэдэг. Тэгээ энэ их номыг монголчууд эрт дээр үеэс бүр 8 дугаар одоо 100-аас үл эхэлж орчуулж байсан байна. Тэгээ тэр үеэс ахгуулаад одоо 1628 онд Лэгдэ хаан зарлиг гаргаж 1629 онд Ганжуур яг бүтнээр монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдэж байсан. Тэгээ түүний дараагаар Данжуур залгаж байсан гэж. Тэгэхээр энэ нүсэр ажлыг хийхэд бол асар их цаг хугацаа орж байгаа. Цаг хугацаа. Хоёрдугаарт маш их мэдлэг боловсрал хэрэгтэй. Энэ зүгээр нэг одоо аар саархан босоо суугаа хийх ажил биш. Энэ чи яг онлын өндөр мэдлэгтэй. Тэр бүддийн шашны цохих төвшний боловсролыг төгс эзэмсэн мэрэгдүүд хийдэг ажил. Тэгэд монголчуудын хувьд бол одоо ялангуяа 3 дугаар дэлгэрэлтийн үед бол монголчууд маш их боловсон хүчин байсан учраас тэр олон сайхан мэрэгдүүд энэ их бүтээлийг маш их цаг хугацаа туулсан байдаг. Одоо яг үндсэн орчуулга нь бол 13 дугаар зууны сүүлээс эхэлсэн гэж үздэг юм. Тэгээд эн чинь явсараад үндсэндээ 18 дугаар зууны дунд хагас хүртэл яг үргэлжилсэн ажил байхгүй. Яг хөө эхлээл Ганжуур явж байсан сүүлд нь Данжуурыг залгасан. Тэгэхээр энээс ч үндсэндээ 500-600 жилийн нүүрийг үзчихэж энэ орчуулгыг хийсэн байна. Тэгээ Ганжуурыг бол одоо яг тухайн үед 50 гарan одоо эрдэмтэн мэрэгд араа өвөр Монголын шилдэг мэрэгдүүд цуглаж хийсэн гэж түүхэн тэмдэглэсэн байна. За Данжуурыг бол одоо 200 эрдэмтэд нийлжээж орчуулж ирсэн. Тэгээд энэнийг одоо орчуулж яг бүрэн ихээр ингэж хэвлж үлдээсэн. Энэ бол бидний бүр одоо бахархаад баршгүй юу их л хувь тохиолдол. Ингээд одоо яг бидэнд өнөөдөр ирсэн ийм бүтээл. Тэгэхээр чи өнөөдөр энэ дэлхийн өндөр хөгжилтэй орнууд гэхэд одоо Ганжуурыг одоо англи хэлэнд орчуулна гэдээ явж байна. Тэгэхэд бидний эцэг өвгд эцэг маань энийг хийгээд бидэнд үлдээсэн. Энэ үлдээсэн имийг бид нар одоо цааш нь аавж хөгжүүлж судлах ёстой болж байгаа. Тэгээ яг эргээд ирээдүйн хожтой үлдээх ёстой. Дахиад үлдээх ёстой. Тэгээ энийг хийхэд бол асар их бас л хүч хөдөлмөр хэрэгтэй. Нэгдүгээрт бол одоо боловсон хүчний асуудал чухал байна. Хоёрдугаарт бол энэ дээрс хөрөнгө санхүү. За гуравдугаарт бол энэ одоо зохион байгуулалт.
Тэгээ энэ ажлыг бол энэ олон сайхан шижигнсэн залуучууд байна. Ихэнх нь лам нар. За мөн Монгол Улсын их сургуулийг төгссөн Чамаа өгшийн одоо гарын шавнар эрдэмтэн судлаачд байна. 14 оны үед бол одоо 2014 оны үед бол яг үндсэндээ нэг 40-50-аад хүн яг энэ дээр ажиллаж исэн багаараа. Тэгээ сүүлд нь бас нөгөө цалин цагааны асуудлаас болоод ингээд бас цөөрсөн л дөө. За ингээд яг хөрвүүлгийн баг ажиллаж байна. Хажуу талд нь эрдмийн зөвлөлгээд ажиллаж байна. Энд чинь бас давхар хяналттай хянаж хичнээн одоо шинэ өчг рүү хөрвүүлж байгаа ч гэсэн тэр хөрвүүлгэн зөв бууж байна уу? Алдаа мадаггүй байна уугүй юу гэдгийг чинь хянах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол нөгөө эрдмийн зөвлөлгээд шинжлэх ухааны актын олон улсын Монгол судлалын холбоо, Монгол Улсын их сургууль гэдэг олон эрдэмтдээс үлдсэн одоо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрдмийн зөвлөл. Чамаа багш, Төмөр Тав багш нар. Энэ цэрэн сод номгой. Энэ хүмүүс маань тэр алдаа мадагийг засаж бас арга зүйн дэмжлэг өгч ажиллаж байгаа. За нөгөө нэг тал нь юу гэхээр шинжилгээ ухааны талаас бас маш том баг байгаа юм байна. Нөгөө нэг тал нь юу гэхээр яг энэ ажил явахын гол одоо гүшүүрэг нь юу вэ гэхээр сүсгтэн олон байгаа байхгүй. Өглөгийн эцэд. Энд чинь зүгээр нэг ингээл ямар ч мөнгөгүй явцдаг ажил биш шүү дээ. Дэмжлэгтэй, тусалцаатай. Тэгэхэд одоо энэ сүсгтэн олон маань Монголын ард түмэн байна. Одоо ихэнх цагаас хойш маш олон хүнд оролцсон. Одоо ч оролцоо явж байгаа. Бүхий л талаараа дэмжиж байна. Зарим нь одоо бичгийн цаас, эд материалын зүйлээр, мөнгө төгрөгөөр, сэтгэл санаагаар, бие хэл сэтгэлээрээ одоо бүхий л зүйлээр оролцож байгаа. Тэгэхээр энэ нүсэр ажлыг бол одоо үндсэндээ ганцхан баг биш. Хөрвүүлгийн баг, эрдмийн зөвлөл, лам хуургууд, одоо бусад гандан хийд, бусад хийдүүдийн лам нар маань энд ирээд банк суугаад байж чадахгүй ч гэсэн бас дэмжиж туслана, дэм өгнө. Өгөөдөө одоо тийм их нь манайд байна. Аваад ашигла. Тий. Эднэргээд ингэж дэмжиж ажиллаж байна. Чадхаараа. Нөгөө нэг тал нь болохоор энэ Монголын ард түмэн сүсгтэн олон маань хамтраад энэ 400 бат бүтээлийн 270-ыг бол хийчихжээ. Хөрвүүлээд бэлэн болгоод авсан байна. Үндсэндээ хөрвүүлгийн ажил бол 170% нь хийсэн. Одоо хэвлэлт нь ихэд чинь 126 бат гэдэг чинь үндсэндээ 35% нь хэвлэлж байгаа. 100-ны. Тэгээ ийм ажлыг ингэж нэгдэж хийнэ гэдэг бол одоо бас л нэг хүн төрөлхтний, нэг үндэстний оюуны цар хүрээ, сүжиг, бишрэл, өв соёлын дээдлэх ер нь тэр тухайн үндэстэн оюуны хэмжээнд хэр байна гэдэг нь харагдаж байгаа. Энэ бол одоо үндсэндээ монголчуудын оюуны цар хүрээг тодорхойлох зүйл. Одоо дэлхийн олон эрдэмтэд бол энийг одоо шууд хараад нэр үнэхээр монголчууд ганжуур дахиад шинэ бичиг дээрээ хөрвүүлжээ. Одоо ер нь ерөнхийдөө л ямар байна гэдгийг л тодтогч өгнө л дээ. Тэгээ энэ бол одоо тийм хэр баргийн хийчихээр бас ажил биш ээ. Энэ бол тэгэхээр бид нэр юу гэж энэ дээрээс бас зарим үед бол хэцүү үе их байдаг л. Гэхдээ энэ ажил ингээд цаашаа яваад байгааг нь юу гэж бодож байна вэ гэхээр нэгдүгээрт бол биднэрт энэ монголчууд энэ бурхны шашинтайгаа эрт үеийн барилдлага байна. Тэгээд ерөөл байна. Энд чинь зүгээр учиргүй юм гэж байдаг. Нөгөө талаараа буян байгаа байхгүй. Асар их буян. Энд чинь бол буяны үрээр өвтөж бүрлддэг зүйл шүү дээ. Тэгээд ийм зүйл байгаа учраас ямар ч байсан энэ ажил хийх тэл ёстой юм байна. Ингээ хийгдээд яваад нэг ажил маань бүрэн бүтэн хэрэгжих юм байна гэдэг одоо бас итгэлтэй л байна л да. Гэхдээ бас яг дунд үед нь явж байхад бол нэг талаар их айцтай байсан. Маш их шантархаас илүүтэй энэ ажлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй дунд нь ямар нэгэн асуудал гарвал яах вэ? Тэр мундаг том хариуцлага байгаа байхгүй. Тэгэхээр нойр хоолойгоо зүтгэх одоо сэтгэл санаагаа өстой бүхэл зүйлээр зориулахаас өөр арга байхгүй. Та их сайхан хэлж ин л да монголчууд энэ номыг хүртэх ерөөлтэй байна, буянтай байна гэд би яг л тэгээ бодож илаа. Наашаа ирэх замдаа бодож явхад би ямар ерөөлтэй юм бэ? Би ямар буянтай юм бэ? Ийм сайхан эн чинь бүр одоо
оюуны те энэ улсад оюуны маш том хөрөнгө оруулалтыг хийж байгаа үйл шүү дээ. Тэгээд энэ үйлийг хийж байгаа хүмүүстэй уулзахаар явж байгаа ясаа азтай юм бэ гэж дотроо бодож ирсэн. Тэгэхээр энэ сайхан үйлийг хийж байгаа хүний хувьд одоо ох шимээс нь хүртэж байгаа хамгийн л ойр хүртэж байгаа хүмүүс бол магадгүй яг энэ багт ажиллаж байгаа хүмүүс бүр илүү эрүүлтэй, бүр илүү одоо буянтай хүмүүс байгаа хэл та. Тэгэхээр яг энэ ох шимийг хүртэж байгаа хүний хувьд бас ухаархуй нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаад нэг сайхан ухаарлын үг. За юуг ер нь амьдралд ухааруул бид бүхэн зөв амьдрах гэдэг юм бэ? Тэ? Бид нар юун дээр алдаад идэх юм бэ ер нь гэдэг талаар та нэг сайхан ярьж өгөөч, хэлж өгөөч. Тэгээд энэ номын буйнаар одоо багш нарын ач номын буйнаар яг нэг ажил бариад хийнэ гэдэг чинь их чухал юм байна л. Тэгээ яг энэ ажлыг хийж яхад бол их олон газар явсан, хөдөө гадаа явсан, хот суурин одоо олон хүнтэй уулзсан. Тэгэл яаж нэг батон хэвлүүлэх үү, цалин цагаагаа яаж тавих уу гэл их л асуудал бий л дээ. Тэгээд энэ болгоноор хүмүүстэй ангуу уулзаа явжаад. Тэгээ уулзаж явж байхаа хажуугаар бас нэг миний нэг хардаг юм юу гэвэл ер нь хүн төрлөختийн яавал аз жаргалтай байх вэ? Зүв байх вэ? Аз жаргал гэж юу юм? Тэгээ яаж зөв амьдрах хэвтэй? Хүн чинь өөрөө асар их буянтай амьтан байхгүй. Маш их буйны үрээр энэ хорвоо дээр хүн болоод мэдлэлцсэн. Тэгээ ийм сайхан төрлийг авчаад бүх юм хийх боломжтой. Бүх боломж нь өөрт нь байгаа. Бүх эрх нь өөрт нь бий. Тэгсэн хэрнээ ямар нэгэн асуудалтай байх тулгараад байдаг. Тэгээл одоо яах вэ? Зовоол байдаг. Тэрнээс асуудал үүсэл тэрнийг шийдэхийн тулд гадагшаагүй байлгүй амтан л юу. Тэгээ би энэ бүгдээ зөөр яах вэ? Одоо энэ тэнд явж байгаад ингээ харж байхад бол зүгээр ялангуяа монголчуудын хувьд бол бидэнд маш их буян байна. Маш их амны хчиг байна. Бүх боломж болцоо байна. Тусгаар тогтносон эрх чөлөөт ийм орн. Бидэнд юу дутаад байгааг бол өөрөө өөрлөгөө харах дутаад. Хүн бүгд өөрлөгөө хармаар. Хүн бүгд дотор маш их нөөц болцоо бий. Тэгээ тэрнийг нэг аар саарах юмд хамгийн нэрийг алдаад байна байгаа юм л да. Чи тэглээ, би инглээ, тэгсэн дорж тэглээ, инглээ гэдэг ийм маягаар биш. Ийм сайхан боломж байхад сурч боловсрая. Тэгээд нөгөө талаараа хөдөлмөрлөе. Бага юм өөдөн татж амьдр. Энэ л биднэрт одоо боломж юм даа. Бид нар гаднаас ирээл гэхээсээ илүүтэй биднэрт дотор нь одоо бүх нөөц болцоо байна. Тэр бэлгүү ухааны шаштар гэдэг сайхан ном бэлдээд илүү гэгээнэ. Тэгээ тэр номон дээр тэгж байт юм байл л. Өөрт чинь бүх юм бий. Гэрт чинь бүх юм байна. Харин гэр чи эцэг байна. Эзэн байхгүй байна. Тэгэхээр хайр гэртээ хайр. Тэрэн шиг биднэрт бүх боломж байгаа. Харин бид нэр өөрөө өөрсдөө эзэн болох л их чухал юм уу даа л гэж боддог. Тэгээд болохоор энэ бас нэг номын дэргэд байгаа юм. Энийгээ бас нэг ойлгож номын утгыг ойлгоод их мэдхтэй биш. Хүмүүс нэг зөв сайн сайхны зээч усан одоо зүг чигийг нөхөх юмсан. Тийм байхад нь би нэг чадах гэрээрээ туслах юмсан л гэж боддог. Тэгэхээр бол монголчуудын хувьд биднэрт бол одоо маш их хасар их буян бай. Өгдөрөө сайхан дор бүрнэ. Янз бүрийн алдаа дутагдал байдаг бол тэрний ганц асыг биений ангууддаг сайхан хөдөлмөрлж л амьдрал тэгэл болно. Тэр хэцүү улсууд байна шүү дээ одоо. Апар гэлгэн. Тэр одоо энтхийд явж байхад хүртэл тийм. Гэл зүгээр би энтхийг явж ирээл монголчууд бол жаргалтай юм байна да. Монголд байгаа энэ хүмүүс ингээд юм гуугаад одоо гуйлахчдаг гэж зарим нэрлээд байгаа боловч бид нар чинь зүгээр ийм жаргалтай хүмүүс байгаа байхгүй. Тэрний дэргэд юу ч. Тэгэл одоо эрх чөлөөтэй. Гэхдээ энд ийм сайхан эн чинь асар их буйны үрээр олддог зүйл. Тэгээ ийм байхад бид нар бас гэртээ нэг байгаа зүйлээ өөдөн орон дотаал ажиллаа хийгээл амьдраа л да. Бид нэр бүрэн тэтгэх боломж байна шүү дээ. Их нөөц болцоо байна монголчуудад. Хоорондоо нэг ивтэй биенийгээ хөдөлгдөг болох юмсан л гэж бод. За тэгэхээр баярлалаа танд. За Чэстгэлээсээ баярлалаа. Таны ард байгаа цагийн хүрдэн гэд энэ төрийн бас байгууллага соёлын төв. За тэгээ зүсгтэн олон ганжуур данжуурыг Монгол улсад оюуны энэ сайхан түүхэн үйл явдлыг бичлэлцэж байгаа бүхий л хүмүүст та бас
Монголынхаа сүсгтэй олон юмс би хэлмээр байна. Аа. Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Энэ цаг үед та бүхэн төрсөн ямар их буян юм бэ? Та бүхэн байхгүй бол магадгүй энийг хийх байсан бол тэгээд үнэхээр ийм сайхан буянтай ажлыг барьж авч хийж байгаа та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Буян ном ариун байх болтугай. Аз жаргал эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Бас ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцож байгаа. Тэгээд эн чинь бол бид бүгдээрээ үнэтэй авчрах буян өрөөл байгаа учраас л энэ ажил явж байгаа. Бид нар тэгэхээр хамжид дамжуул бие биенийхээ нөмөр нь ойлгоо харилцсан уялдаатай л ажил шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр ухаархын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хамтдаа байсан нийт үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгэхээр буян ном ариун байх болтугай гэдэг ерөөлийг тавиад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.